Зураасан зургийн салбарт бол 80-аад оны үед бол хамгийн чухал хувь нэмрээ оруулсан уран бүтээлч. Тухайн цаг үе ямар байсан бэ гэдгийг заавал авч үзэх шаардлагатай байдаг. Өөрийнх нь гол үндсэн ажил болсон тэр уран бүтээлд нь яг энэ байдлууд илэрхийлэгч байна. Гарын ур гэдэг нь бас илүү ухааны ур хэрэгтэй. Бие хэлсэтгэл урын урд нийлж байж сайн уран бүтээл болдог. Миний аав бол цаг үеэс хэтэрхий төрүүлсэн дараагийн хардаг уран бүтээлч байсан болов. Миний толгойн дотор бүтэн галерей нь одоо яаж үзэх вэ те? Бүтэн галерей гэж юу гэсэн үг вэ те? Энэ уран зургийн очрыг бүрэн тайлахын тулд энэ зургийг хизээ ямар хүн ямар нөхцөл байдлаар зурсан тухай урлаг судлалын аяллыг хэдүүлээ эхлүүлцгээе. Абстракт зургийг уран бүтээлч бүтээхдээ нэг өнгөн дээр за энэ өнгийг хажууд нь тавьчихъя гэж хизэж бодож зурхгүй абстракт зурганд бодол биш мэдрэмжинд илүү анхаарч байгаа. Мэдрэмжийн экспресс буюу илэрхийлэл. Тэгэхээр уран бүтээлчийн зүрхнээс үзэгчийн зүрх рүү шууд хүрэх боломжтой гэсэн. Энэ мэдрэмжүүдийг бид нар яаж сэрэх вэ гэхээр өнгөний тавилтууд, өнгөний тоглолтуудыг харж болно. За Даранбаазаргын их тесрэлт нэртэй энэ зурган дээр бол зүүн тал руугаа шар өнгөр хөнгөрүүлээд, баруун тал руугаа бор өнгөр хөндрүүлээд яг дунд талд болохоор маш олон өнгөний тавилтуудыг босоо бичлэлтүүдээр тавьсан байна л да. Тэгээд зургийн нэрнээс их тесрэлт гэдгийг бодох юм бол бид нар энд физик энергийн цугларалтууд тесэрч гарч байгаа буюу гэхдээ яг физикийнхаа онолдоо болохоор энэ чинь нэг зүйлээс нөгөө зүйл гараад байгаа биш орон зайгаад гараг ирэхс тэр чигтээ хамтдаа тэлж байгаа гэдгийг маш гайхалтай илэрхийлж чадсан юм шиг харагдаж байна. Эзэн бидний алтан хөмрөө дэлхийн ижийн зураг. Тэр зураг бол 82 онд зурсан зураг. Ядуу тийм тарчхан өсгөө эргэж бөөрөн дээр ирж байгаа. Тийм зураг штэ ер нь. Тэгээд амьдрал бол цэцгэлжээ гэсэн дээр доороос нэг жоохон цэцэг дэлбэлж байгаа. Тийм зураг. Зураач Оршихын Даранбаазар Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач. Монголын урчуудын эвлэлийн шагналт гэдэг бол уран бүтээлч нарын хувьд төрийн шагналтай зэрэгцгүйц маш их хүндэтгдэг тийм шагнал. Түүний уран бүтээлүүд Монголын урчуудын эвлэлийн уран сайхны фонд, Монголын уран зургийн галерей гэх мэтчлэн санхүү мөргүүдэд хадгалагдсан байдаг юм байна. Энд бол ярихтаа бол уг нь үзэсгэлэн үзээд гараад бичсэн дууныхаа үгийг шүү дээ тийм. Миний тэр зурганд бол нэр өгсөн хүн Сормон нэгшийн таштаар өгж одоо ардын уран зохиолч тэр хүн өгсөн. Би тэр зургандаа хайртай тийм зураг. Таштаарууга гэрээ тавьж манай зургийг харуулсан байхгүй. Ингээ харуулсан чинь таштаарууга нэг зураг тусан дэлхийн ээж гэсэн чинь. Таштаарууга дэлхийн ээж гэдэг гайхалтай нэр өгөөд минь дойгоо дэлхийн ээжгээ сайхан дууныхаа шүлгийг бичээд тэг хингуй аюучаад тэг одоо бадруугангаа дуулаа те сайн дагаж урлагаа дагаж би гардаг гэдэг бол тэндээс мэдэрчээс нэг энэ түүх бол ярьж үлдээсэн байна. Нарандын лүү эрдэмт хүний бүтээл тайртай гэдэг нэг хэсгүүд байгаа шүү дээ. Тэрийг дармаах бол баг над зориулсан юм да гэд. Манай уран бүтээлчнээс зориулсан шүү гэд. Тийм түүх бол ярьж ирсэн. Миний аав Дархангай аймгийн Үгийн нур суманд төрсөн айлын отхон хүү болж мэндэлсэн. Тэгээ хорол мэргэний удам гэж бас ярьдаг л да. Өвөө энэ нэг мундаг номтой хүмүүс байсан гэж нутгийн ярьдээ. Багд байхад манай 5 цаг дээр босгочдөг байсан байхгүй. Тэгэл чи эртч бай. Өглөө эрт хүн нэгийг сонсдог гэд. Өглөө босоход тэгээ цастаа өвөл болов шүү дээ. Биеийг арчуулна. Ханаа дөрөхгүйгээд одоо биш ханаа дөрдөггүй. Тийм ээ биднүүд чи одоо 1959 онд 1-р ангид орж ирсэн юм байна да. Тэгээ 1-р ангид орсон цагаас хойш Даранбаазар
болоод бус нөхдүүдтэй нэг ангид одоо бужигнаж өсчээ. Багтаа би чинь пианорны баримлын дагуу хийжсэн. Тэгээ одоо урлан гараа зүтгэлтэй бандун агш надад зааж ирсэн. Тэгээ багасаа зураг зурх дуртай тийм байсан да. Тэгээ зургийн авьяас нь одоо багада зураг зураал байсагээд үзүүлдэг. Тэгээд 7-8 дугаар ангиас одоо зургийнхаа хөөгд явсан да. Зөвхөн би хүүхдэх зургийн дугуйланд ороод хасагдчихсэн. Зураач болохгүй чи ирээдүй байхгүй. Дүгүр гэж багш байсан л да миний 22 дахь сургуулийн багш. Намаа хасчихсан. Тэгээд сүүлд нь хөгжим бүжгийн зургийн ангид чинь ороход тэгээд цэвжиг шахаа аваад амглан багш маань чи юм муу надад хоёр хагасгүй хассан шүү гэж. Тэгээ орцсон. Тэгээд явд сургуульд ороод тэгэл хичээл саргаал гайгүй. Тэгэл зураач болох нь гинтл гэж болсон. Уран бүтээсэн тухай ярихдаа тухайн цаг үе ямар цаг үе байсан бэ гэдэгтэй холбож ярих нь хамгийн зөв байдаг. Ягаад гэхээр хүн гэдэг чинь яг өөрийнхөө амьдралын цаг хугацааны бүтээгдэхүүн. Тэрний бүх нөлөө хүний зан чанар тэгээд ялангуяа уран бүтээлт бол уран бүтээлт нь илэрч байдаг юм л зүйл шүү дээ. Тэгэхээр Даранбазар зураачийн хувьд нийгмийн том шилжилтийн ялангуяа хүмүүсийн сэтгэлгээний юм шин үеийн гэж хэлэх болохоор тийм цаг үе таарч байгаа. 60-аас 70-аад оны энэ цаг үед дэлхийд дахныг хамарсан нэг том хөдөлгөөн юу байсан бэ гэхээр хиппи урсгал. Нөгөө эрх чөлөөг илэрхийлсэн. Хөвссөн яг тэр амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэсэн ийм одоо сонирхлын үндсэн дээр бий болсон юм хөдөлгөөн. Манай Даранбазар гитар тоглолт нэлээд тийм орчин үеийн дуу маягтай хавц сонороо бас тэгж их гангамдаг юмс нэг цэвэрхэн өмснөө тэгээд их бодлогошронгүй тийм царайтай сарамсан жах урт тэгээд нэлээд юм хум ажиглж харж байгаа эднүүд нэг мундаг тийм ажигч тийм хөвгтөөсөн. Хөгжим бүжгийн дунд сургууль тэр үед зургийн анги гэж байсан. 62-аас 69 онд хөгжим бүжгийн сургуулийн дээрх зургийн анги төгссөн байна. Цэвэгжив багш, Амгдан багш, Шавхан багш, Эрдэнэбат багш гээд уран зургийн багш нар багшилдаг. Хамт одоо ерхэж суралцаж ер нь зургийнхаа гарааг тэндээс ихэлсэн. Тэр үед чинь ерөөсөө энэ Хожимлийн тэнд бол зураг хуудлаасан. Тэгээд одоо энэ олон баяр болдог. Тэр баяруудын бүх чимгэлүүдийг хийдэг. Баг сайн дээр 4-5 хүүхдэл хойрлогдож очдог тийм газар байсан. Монголдо дүрслэх урлагийн дунд сургуульд эзэмсэн тэр реалист арга барилаар үнэхээр одоо улс орныхоо социалист бүтээн байгуулалтыг харуулсан ийм одоо зургууд зурж исэн. Ямар сандал одоо биш одоо Ленин багш Марксаас урсаар яваад одоо 3 өрөө байраар шагнуулж илээ гэж байна. Залуу уран бүтээлчд бол тэр том амжилттай. 1970-ад оны сүүл 80-ад оны ихэрвэл маш олон сайхан залуу уран бүтээлчдэр хүрээгээд хэлсэн. Тэрний нэг үл яхахгүй манай Оршихын Даранбазар байсан л да. Сургуулаа төгсөж ирсэн улсууд нь их чансаатай байж. Их сайн чадварлаг сайн юм сурсан. Тэгээд ирчээдүүл ерөнхийдөө Монголын төрөлхтөлд нэлээд нөлөөлөл үзүүлсэн байхаа гэж боддог. Танаас хойш одоо ерөөсөө багш төгсөж ирсэн хүн байхгүй юу? Байхгүй ерөөсөө актив байхгүй. Та ганц Монголда ганц. Хоёулаа. Нэг Краковд нэг нь төгссөн. Би Варшавад. Тийм ээ. Та ч одоо яг ямар анги төгсөж байна? Би чи пост график тэгээ очингуудаа уран зураг ингээ 3 юмд суралцаад их л идэвхтэй оюутан байж тээ. 3 юмар диплом хамгаалаад тэгээд хурцсан. Тийм. Графикад уран зураг. Оршихын Даранбазаргийн хувьд одоо Польшийн, Варшавын акцент сурсан. Тэр шилдэг сургуульд урбанист хэмээх мастерын ангид тэгээ 2 дугаар курстэй сонгогдсон анхных нь гадаад оюутан байгаад тэгвэл тэр зүгээрч нэг өрнийн урлагийн тэр дэг сургалтыг хуулаад хурж ирчээгүй. Монголдо хурж ирэхдээ өөрийнхөө бар зурагт, өөрийнхөө абстракт зургуудад дэлхийн дэг сургалтыг нэг юм өөрийнхөө ондоошлтойгоор нийлүүлж чадсан нэг сонирхолтой санагдчихсан. Одоо Мачей Урбанец гэж одоо дэлхийн их том профессорын шав. Би тэрэндээ их баярлалдаг. Яагаад би явж байгаа тэр багштай тэр чинь ингэдэг 2 дугаар курс төгсөөд сонголт явдаг байхгүй. Нөгөө профессор сонгоно шүү дээ. Одоо би энэ хүнийг аавна, энийг аавна, энийг авахгүй гэдэг.
Тэгээ тэрэнд нь би орцсон. 2000 жилийн өмнөх одоо Есүс төрж ирсэн үеийн одоо тэр үеийн үйл явдалтай тэгтээ орчин үеийн юм шингээсэн тийм бүтээл хийгэж даалгаварсан байна. Тэгсэн чинь манай яг тэр Есүсийн оронд Малух гэдэг тухайд Fiat 126P гэдэг нөө Porsche Fiat-аас юм жижиг Fiat машин хийдэг байсан. Одоо тэр нь бол манай 1970 80 онд Fiat-тай төв жижиг машинтай айл гэдэг бол доогоор бол баг онгоцтой адилхан байсан байхгүй. Тэгэхгүй нөгөөт нь Есүсийн оронд улаан Fiat машин тавьчихсан байна. Бурхнаар нь тоглож байгаа байхгүй. Одоо өөр газар бол энэний төлөө баг ял авна шүү дээ. Одоо чинь мусульман ямар асуудал болдгоо коронавирус өдр. Тэгсэн чинь Есүсийн оронд улаан Малух машин зурцсан. Их хатуу багш шүү. Тэр бол хэр оргин 3 ч авч чаддаг. Ер нь бүгдийг нь унгадаг. Тэгсэн чинь яг манай нэг зог туссан гэж байгаа байхгүй. Бүр жуумалцаад. Тэгээд энэ бол яг л тэр багшийнх нь хүсчихсэн зүйл байгаа байхгүй. Тэгээ бусад оюутнуудаа бол та нар энэ хүн шиг сэтгэхээ энэ ч одоо хавс Монгол юм шиг. Тэгээ Польшд бүр гайхчихсан. Чи урбаниц шав болчлоо. Ямар сони гадаад хүн авдаггүй. Тэр чинь яагаад гадаад хүн авдаггүй юм гэхээр бас Польш өөрөө график юугаараа болох дэлхийд алдартай болох гад яваар. Тэгээ тэрнээсээ болоод ч юм уу нууцаалт чи авдаггүй байж л дээ. Тэгээ намайг анх шаваараа авсанд нь би бас баярлаад сонирн бод. Монгол бас тавьжсэн. Польшд бас тэр үйл явдал маань бас нэг арай өөрөөр ойролцооч юм шиг. Тийм л нөхөд зохиол гэдэг л тэр хавтаг. Зураасан зураг гэдэг бол уран бүтээлчийн гарын хөдөлгөөн бийтсэн хэлбэр гэж хэлж болно. Нүдэрээ зураасыг дагаж харахтаа уран бүтээлчийн гарыг дагаж юм. Түүний хөдөлгөөнийг давтаж харандаага хаан дарж хаан судлаж байгаа гэж мэдэрч байна. Дараа мазургааны тухай дурсамж ярилцлага хийж явхаар Монголын зураасан зураг тэр дундаа бар зурагт оруулсан том хувь нэмрийн талаар уран бүтээлч болон урлаг судлаач нар маань онцолж дурдж явах юм. Монголын зураасан зурагт бол нэг том төлөөлөгч гэж хэлнэ. Тэр өмнөх хийжсэн ажлууд, тэр академид хийжсэн ажлууд, тэрний авсан тэр зохиомжийн шийдэл, за тэнд тэр өв соёлыг тусгасан тусгалууд, тэрийг зүүн Европын урлагтай хослуулж зохиомжийн шийдлүүд дэр бол аюул өрмөц ажлуудыг хийсэн гэж би хардаг. Бар зураг гэж аягүй хэцүү. Яг бол хүний бүтээшний юмыг судлаад тэрнийхэн дагуу зурхийг л график гэдэг багхгүй. Гүн хэвлэл гэсэн. Тэр гүн хэвлэлээр их олон янзын техник арга ажиллагаа гаргаж болдог. Дарамаа бол тийм аягүй сайн. Зураасан зургийн том одоо мэрэгжилтэн тийм хүндтэй. Ажиллагаагаа янз бүрийн зохиомжинд оруулж энэ хийж болно. Тэр чинь бас нэг идэлтэй хүчлийнхээ идэлтийн тэрээс хамаарч одоо өнгө тоон янз бүрийн юм гардаг байхгүй юу? Төмөр орон цаашаа яваад дахиад нарийсаад ирэхээр акутинч гэж байна. Акутинтаас гадна цаашаа яваад ивэл мецатинто гэж байна. Чин мэрэгжилдээ эзэмсэн байдлын дээр нэг зургийг харахад Даранбазар өөрөө л харагддаг байхгүй. Тэгээ тэрийг нөгөө плакатаар илэрхийлэхээр боломж хайж байгаа шүү дээ. Яаж илэрхийлж болох вэ? Уран зураг болгочхоор ингээ шүүмжлэлд ороод эхэлж чинь тий. Энүүдээ сурталт харахгүй байна. Энэ хөрөнгөтний юм байна. Тухайн үеийн тэр үзэл суртлын юмнаас болж маш олон уран бүтээлч, зураачд бас зургууд нь үзлэнгээс хасагддаг тийм тохиолдол байсан. Реалистик яст өөрөөгээд энэс судалчихээс илүү өөрийнхөө сэтгэлгээгээ оруулсан анхны хүн баггүй юу?
Тэр дуудлагчин бол цагаан лаваа одоо дун тийм ээ. Тэрийг ашиглаад 2-3 хэмжээст оруулаад тэрий чинь ингээд график зургийн хиллэг бас жоохон өнгөний тоглолт ганц нэг байдаг баха дотор нь. Цоочны нүх мэд сюрреалист хэлбэртэй силуэт дотор бид нар нөгөө ертөнцийг ч юм уу, даалт ухамсарыг ч юм уу ямар ч байсан энэ ертөнцөөс өөр оршихуй орон зайг харж байгаа юм шиг мэдрэмжийг энэ бар зураг маань шууд төрүүлж байгаа. За зургийн төвд бол 3 янзаар дун буюу лава, буддын шашны зан үйлд ашиглагддаг хөгжмийн зэмсэг дүрслэгдсэн байна. Тэгэхээр энэ 3 лавыг хэрхэн дүрсэлж байгааг харах юм бол энэ нь нэг удаагийн нэг цаг хугацаа орон зайд хамрагдаж байгаа зүйл биш, шилжилт хөдөлгөөнийг харуулж байгаа. Эхлээд бүрэлдээд бүр ингээд яг бодит бит болоод талстад хуваагдаж магадгүй тэр говь цөл шиг ингэж цөлжилтийн үр дүнд өөрчлөгдөж байгаа алга болж байгаа тэр трансформац шилжилтийн философи буюу матер өөрөө хизэж устж алга болдоггүй. Энэ ертөнцийн бүх зүйл мөнх гэхдээ нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү шилжиж байгаа тухай болов уу гэж таамаглаж байна. Одоо бид нар Монгол өв соёлоо хольж нийлүүлж ингээд одоо эклектик төвшөнд ингээд гаргаж ирж байхад тэр хүн бол тэр 80 донд харцсан хийж ирсэн гэж. Одоо ингээд харахад тэгж харагддаг байхгүй юу? 80 онд баха манай нэг Новостын Монгол сэтгүүл дээр манай оны анх тэр баруун зураг нь гарсан байдаг. Тэгээ одоо энэ манай гандан зурцсан бүр сенсац тарьж байсан. Тухайд гардаг гатаа сэтгүүлдээ гарч ирсэн. Тэр үедээ бол эд төгсөөд ирсэн. Манай тэр үед олон сайхан зураач нар Чех, Польш, одоо Унгар, Орос зүйл бодвол төгсөөд ирсэн. Тэр нэг эд залуучуудын нэг 90 үе байсан юм шиг байна. Тэгээ бүгд бүтээлээрээ уралддаг, бүтээлээрээ юм аяж үзүүлдэг. Төгсөж ирсний дараа бол нэлээд их цоврал бүтээлүүд хийжсэн л да. Чингис хааны тухай 3 цоврал байгаа тэрүүлээ апортоор хийсэн. Апорт акутийн тавьсан тийм л ажиллагаа хийсэн. Хааныхаа дүрм мөрөөж басан. Тэгээд Монгол бичиг дээр оруулаад те. Зураасан зурагт бол урлаг хийсэн байхгүй да. Тэр олдоц муутай одоо материал те синк, зис одоо гуйлан дээр ч гэдэг юм уу хаанаас яаж олдгийг тэгээд их өндөр тийм төвшин төвсөн технологиор бүтээлүүдээ хийдэг байсан. Томил тентэр гэдэг нэг 3 гой сумрал ажил байсан. Нэлээд томоо тэр бараг тал баадмын хэмжээний жоо тий. Тэр интервью их сайхан их гоё. Тэр өөрийнхөө хөргийг хажуудаш нь харуулад ингэ хийсэн. Фукукогийн галерей буюу Японы Фукукогийн галерей чинь бас их тийм том институт байхгүй юу? Тэднийхэн аваад тэнд тухайн үед марк хийжсэн гэж. Танигдахгүй байсан, хаалттай байсан энэ арга барил руу, энэ сэдв рүү ороход бол манлайлагчдын нэг үл яхахгүй бас Даранбазар байсан. Шин содон технологи ажиллагааг нэвтрүүлж сэтгэлгээний шиндэг тийм үзэл бодлыг нэвтрүүлж чадсан. Уг нь монголчууд илүү аяастай бүх юм шинээр гаргаж ирдэг усуд гардыг тухайн үед. Хэрвээ Даранбазарыг дэмжсэн бол Даранбазар хичнээн мянгаар гоё тэр юмнуудаа үйлдвэрлэчиндээ. Тэр хүн хүнд нь бодсон байхгүй. Монгол үнийн онцлог, уламжлал тийм ээ бүх юмыг бодож тооцоолоод ингэж тавьж исэн гэж би боддгийг. Тэр нь ч гэсэн уран бүтээлд нь нөлөөсөн. Сэтгэлгээний график хийсэн үнэн ихтэй тэрийг би хийсэн хизээж ярьдгүй хүн. Тэгээд тийм ч учраас Даранбазар нэг төрлийн хойноос хөөстөө заавал гавьяат болохгүй шүү ардын зураач болох ерөөсөө хөөцөлдөггүй тийм дарга хүн байсан. Зүгээр зураг зурна. Тэгэхээр зураг зурхтаа таавараа хүний төлөө захиалгаар биш зүгээр өөрийнхөө дуртай юмыг зураал тэгээл явж яадаг байсан юм байна. Дэлхийн урлагийн түүхэнд хөгжим их ойлголтыг дүрслэхдээ нэг бол хөгжмийн зэмсэг, эсвэл хөгжим тоглож байгаа хүнээр дүрсэлдэг. 20 дугаар зуунд л Анри Матис, Василий Кандинский нар хөгжим гэдэг ойлголтыг дүрсэлж болох уу гэсэн асуултыг тавьж байсан. Уран бүтээлч Даранбазарын хувьд бол 5 метр хүүгээр нэг ойлголтыг дүрсэлж болох уу гэсэн асуулт тавьсан байх гэж би таамаглаж байна. Тийм ч учраас дүрслэх урлаг, яруу найраг,
хөгжим 3-ын хамтралыг хийжсэн байна. Чихээр орж тархинд очиж байгаа. Орлог чихээр очиж. Дүрслэх урлаг бол нөгөөх 5 мэдрэх нөгөөт нүдээр очоод тархинд очиж байгаа болохоос биш хоёулаа нэг нь дүрссэн хөгжим нөгөөх нь ихшгэлсэн зургал байхгүй юу? Цэг хаашаа хөдлөхөөс л дүрслэх урлаг эхэлнэ. Дугуй болж хөдлөх үү, чигээрээ болж хөдлөх үү, морий болж хөдлөх үү гэдгээр тэр хүний ухаан гарна. За яг бүдүүлгээр хэлэхэд будгаар илэрч байгаа өнгө нөгөөх нь долгионоор илэрч байгаа өнгө гэсэн шүү дээ. Долгионоор илэрч байгаа өнгө. Тэгэхээр хоёулаа бол өнгө гэдэг үгийг хэрэгжилж болно. Шопеныг бол нэг Варшавт байдаг алдар төвшөнөөс хулаад тэг хойдолтны өнгөөр хөгжмийн тоглолтыг хийсэн. Аялгуу цэлэр энэ бол манай хулан яруу найрагчийн Шопенд зориулсан шүлэгний нэг мөр байна. Шопены сэдвтэ одоо Ноктюрн, Төгөлдөр хуурын Шопены бүтээлүүд дээр зурсан зургууд дээр бол ажилласан. Хөгжмнөөс гарсан зураг учраас заавалж абстракт байна. Хөгжим гөр абстракт. Тэгээд энэ хоёрыг холбохын тулд тухайд хулан яруу найрагч маань 8 зурганд шүлэг өгсөн байдаг. Надад яг одоо хөгжмийн чиглэлээр нь бол бас зөвлөлөөч гэсэн ийм санал тавьсан. Эхний үзэсгэлэн бол амжилттай болсон. Манчууд орон зохиол гэн хөгжим сонсох дуртай ингээл хүмүүжлэнтэй багасаа нэг хүмүүжсэн юм. Би ч хөгжим бүлчгийн зургийг төгссөн юм чи нэг сонсгол сайтай оркестрийг хаана алдах нь гэж баг мэддэг л шүү дээ. Тэндээ алдчихлаа гэж тэгэхгүй. Моцарт, Бетховны хөгжим сонс гэж хэлдэг гэсэн. Тэгээ өөрөө авчирч өгдөг. Тэгээ тэрийг сонсохоор юу төрслөгдөж л гэж асуудаг гэсэн. Хөгжмийн ямар аялгуун ямар өнгөтэй зогсож чинь тэрийг судлаад тэргээр зураг гэдэг санал тавьсан биш жанцнаар. Хөг, аялгауг яаж дүрсгүрэлгийн хэлээр илэрхийлэх үү гэдэг ийм туршилтуудыг хийсэн байхгүй. Даранбазарын зургнууд бол энэ өрн дорны философи сэтгэлгээний уулзвар дээр бүтээгдсэн бүтээлүүд. Бодит юм хийсвэрлүү явах. Дорн дахны хийсвэр юм бодит руу явах хоёрын заагдаар очиж энэ зургнуудыг харах ёстой л гэж би ингэж ухаарч байгаа юм. Хүн болгоны хөгжим сонсоод мэдрэх мэдрэмж нь өөр. Хүн болгоны зургийг хараад, өнгийг хараад хөгжим болгож хойрох мэдрэмж нь өөр хөөх. Тэгэхээр тэр бол Дарма багшийн л юу байсан? Тэр хөгжмөөс авсан мэдрэмж байсан. Дараа нь 2017 онд бид нараас аялгуу цэлэр 3 гэж гаргасан. Жанцсан нурга нэг 7 аяа байдаг. Одоо 7 гариг зориулсан. Даранбазар болвол ерөөсөн жанцсан нуруугаа болвол ерөөсөө энэ 5 гаригийн хөгжмийг болвол ийм л маягаар төсөөлсөн байна гэдгийг өөрийн дүр зургийг бол гаргасан шиг байна. Тэгээд тэр гаргасан дүр зургаа өөрөө дүрслэх урлагийн бүтээл болгон илэрхийлсэн. Гээд болчихсон дээ. Гээд болчихсон. Эсвэл одоо Игэрэл гээд нэрлсэн байна. Жишээлбэл тэгээд бид нар бол энэ 7 гаригаар бол 2 дахь одоо тэр аялгуул гэдэг энэ 2 дахь үзэсгэлэн гаргасан хүмүүс их сонирхож үзсэн. Түүх нь бол энэ Шопеноор зурж байгаа зурган дээр буух нэг дүрслэл жанцсан нургаах буух хоёр бас их өөр гардаг юм бэл.
Үнэхээр л тэр хоёр хөгжмийн зохиолч нөгөө өөрсдийн жанр аядан байгаа шүү дээ. Тэр нь яг л тэрнээрээ бод юм бэл. Жанцсан нурган бүтээлдвэл цагаан, цайвар тийм ээ, саарл эднэр одоо давмгайлсан байх шүү дээ. Тэгэхээр энэ цагаан өнгийг л монголчууд одоо цайлган сэтгэл, ихээ сэтгэл эднэргээд тий зүүрлж яхад Кандинский эднэрийн онолоор бол хязгааргүй аалс тий мэдлэгийн одоо дээд төвшин эднэртэй зүүрлдэг л дээ. Тэгэхээр бид нар бол одоо ойлгохдоо цагаан өнгийг хараад цэвэр, ариун, тунгалаг, эхийн сүү эднэртэй зүүрлж байгаа учраас тэр аялгуун дотор тийм л юм энэ зураач сонсоод байна, олж хараад байна. Тэрийг одоо энэ өнгөний хувирлаар илэрхийлж байна л гэж. Ерөөсөө сэтгэлдлүүд баг. Монголчуудын сэтгэлгээний соёлын дэвшилд тодорхой үнцэнтэй бүтээл төрүүлсэн одоо зураач юм аа л гэж би ингэж ухаарч байна. (1970) оны Варшав бол социалист мегаполис хот. Дэлхийн 2 дугаар дайны дараа их бүтээн байгуулалт, зам тээврийн ажил, модерн архитектураар дахин хотоо босгож байгаа үе. Тэгэхээр энэ үеийг маань Даранбаазар уран бүтээлч яг оюутан цаг ахуйда Варшавын төрөлх урлагийн академид сурж байхдаа хамтдаа одоо туулж энэ бүхнийг өөрийнхөө хараагаараа мэдэрч ирсэн. Даранбаазар зураачийн нэг юм хурц өнцөг, нэг юм шугамуд байна шүү дээ зохиомжинд хэрэгжилж байгаа. Энэ бол ингээд надад яагаад гэхээр нэг барилгын конструктивизмын ийм нэг юм үжил санаа байгаа юм шиг ингээд хүн чинь тэгээд би ингэж ойлгож байна. Өөр нэг мэрэгжлийн юм уу одоо нэг тийм асуудал яг бас өөрөөр л хүлээж аваа шүү дээ. Ийм боломжийг ийм бүтээлүүд олгож байгаа байхгүй юу? Монументал масштаб сэтгэлгээ. Нөгөө талаас болохоор архитектурын хөдөлгөөнүүд, тийм архитектурын каркас мэтэр нэг будаг нь нөгөөгөө барьж байгаа яг тэр мэдрэмжүүд яг энэ архитектурын ритм хөдөлгөөнүүд уран бүтээлд нь маш их орсон байдаг. Орчин үед бол уран зураг бол интерьерийн нэг хэсэг болцсон. Архитектур бүх урлагийн синтез гэдэг ийм үг байдаг. Дээр нь архитектур хамгийн абстракт урлаг гэсэн иймч тодорхойлт байдаг. Интерьерт цаад болохгүйгээр тэр ингээд нэг том концепт байх хэрэгтэй байхгүй архитектур интерьерийн шийдэл үүч. Тэр дотор тэр зургийн нэг сэдв байна. Абстракт юм уу? Орчин үеийн шийдэлтэй дүрслэлүүд илүү тохиромжтой болцсон юм. Хүний амьдралын орчин болсон тэр орон сууцнд байгаа урлагийн бүтээлүүд. Энд тэндээ судалж авсан, цуглуулсан тийм ээ. Тэгээд үлгсэн. Тэгээд тэнд байгаа интерьерийн шийдэл, тавилгын хэлбэр загварууд. Энэ бүх зүйл яг тухайн хүний тэр амьдралын орчныг өөрт нь зориулсан ийм орчин болгож хувиргаж байгаа их том цогц шийдэл байхгүй юу. Тэгэхээр яг энэ олон урлагийн ийм чиглэлүүдийг, бүтээлүүдийг нэг дор нэгтгэж, нэг зорилго руу чиглүүлж байгаа энэ утгаараа бол яа харахгүй архитектур гэдэг бүх урлагийн синтез. Орчин үеийн архитектурын шийдэл, дизайны шийдлүүд одоо баг минимал болж байгаа байхгүй. Маш энгийн. Тэр дунд харин ганц нэгэн гоё текст болгоод хувирах юм бол хэд хэдэн чимхлөөр өгнүүд л явж ийн гэсэн үг. Том зохиол дотор гэсэн үг шүү дээ. Гэдэг ч юм уу. Ингэж харж болж байгаа байхгүй. Тэгэхээр уран зураг сонирхдаг хүний хувьд хүнд ингээ үзэх болгондоо, харах болгондоо өөр бодол санаа, одоо илэрхийллийг ингээд мэдрүүлж өгдөг юм л зүйл. Абстракт урлаг гэдэг биднэрт сэтгэлгээний хэрэгчлээг өгдөг л гэж би ингэж боддог. Энэ манай Даранбаазарын зургуулда энэ зургийг хэдээ зурсан юм бэ гэвэл 2012 онд би нэг урдланд орсон чинь энэ зургийг зурцсан хандаа тавьсан байшээ. Би энийг харангуйтаа ямар гоё зураг тэгээ бас хүний зургийг чинь энийг зараач хийж болох уу, өгөөч хийж болохгүй гацчихгүй юу. Найзын зургийг тэр яг өөрийнхөө унтлахын өрөөнд харддаг. Тэрийг харахад тэр чинь угаасаа амьд юм чинь Даранбаазарын шитгэл ирдэг байхгүй. Одоо бичил мэтлэлтэнд аягүй чөлөөтэй зураач мураас ингээ хийчихсэн болохоор би тэгээд дармаа чи ахиж ийм зураг зурхын тулд чамд одоо ийм хост мост будаг хэрэгтэй нэг 20 хост тэгээ будаг өгөө тэгээ 8 зургийг авч ирсэн. Тэгээ энэ чинь үнийн асуул би дийлж авч чадахгүй шүү дээ. Цаанаас хүнстэй зургуудыг бол хүн нэг харангуйтаа энэ тийм үг л яриа л харьцаад тэр нь хөгжөөд байдаг байхгүй юу. Тэргээр орцтой урлаг гэдэг бол өөрийгөө илэрхийлэх тэр чинь өөрөөсөө цахилгаан соронд долгион засруулж шүү дээ.
тэр энерги бол зураас нарын тэр зураг дээр нь мэдрэгдэнэ. Хажууд нь зогсохоор ингээд нэг дулаан ингээд мэдрэгдээд идэх байхгүй. А зарим зурган дээр болохоор ингээд нэг л ингээд холдмоор санагдаад байдаг тий. Ер нь зураасны зураг өөрийнхөө бодлыг тэр зохиомжоор дандаа нэг дал дутгатай ерөөсө бараг татсан зураас нь л гоё амилж идэг л. Доторх тэр хүний оюун санаа тэгээд тэр сүнслэг чанар эднэр бол хүнийг татдаг байхгүй. Зургийнхын нэр санаа төрсөн юм дандаа даалт ертөнц гэж байгаа тэнгэртэй харьцуулаад тэнгэрийн санааг илэрхийлж байгаа гэдэл мэдж хийжсэн байна шүү дээ. Тэгээ нэг өдөр ороод ирсэн чинь ханныхаа бүх зургийг аваач. Юу ч хоосон болоод ганцхан хоос татсан сууж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь яагаад аваач гэсэн чинь надад саад болоод байгаа юм жаа байхгүй. Дөнгөд нэрээ ганцхан гэд тэнгэр мэднэ хөвчсөн гэсэн байхгүй. Тийм юм хийдэг хүмүүс юм байна шүү дээ. Сүнслэг чанартай байдаг байхгүй. Тэгээ өөрөө мэдэхгүй л шүү дээ. Ер нь бол тий. Тэнгэр мэдх юм байна. Тэрийг хүлээх юм байна. Тэр нь ороод ирэхээр зурх юм байна. Заримдаа би ч одоо хээр ганцаараа яваад өгцсөн байдаг шүү дээ. Тэгээд юм бодоод гээ сууж явах. Тэгээд зурхгүй мөртлөө би тэр чинь л тэр нэг жоохон юм илрээд идэх юм болоо. Ер нь хүн нэг тийм байглаас тийм шиг байна. Байгаль дээр очиж санаа намарч, байгалаа өндөрлж, байгалаа харж тайвширдаг. Энэ хүний тэр юм тэр уран бүтээлчэнд илүү илэрдэг юм болов уу гэж биш үү? Тухайн үед тэнгэрийн санааг буддаг төвш дурдгаар хилэгдэх хүн бол даран байцал доо бол хоёрж байсан. Тийм үлээ. Абстракт урлагдаг гэдэг бидний энэ хийсвэр сэтгэлгээний урлагдаг удаад 100 жил хөгжиж штэ. Ардын зурагч Дооволд за Ч Болдбаатар гэсэн уран бүтээлчд бол Монголын абстракт урлагийн том төлөөлөл өөрсдийн мэдлэгтэй, боловсралтай, мэрэгжлийн одоо ингээд бүр одоо туршлагатай ийм хүмүүс бол абстракционизм ихт бол би бол одоо итгэдэг байхгүй. Яг л бид нар чи юм бодож хийж байгаа. Уран зурагт абстракт урлагийг Монголд бол хэд хэдэн хүн томьёолдог. Гэхдээ тэр нь үйл явц нь өөрөө бодит дүрслэлээс модерн руу шилжээд дараа нь абстракт руу шилжих яг нэг үйл явцын процессор явсан хүмүүсийн нэг нь баггүй. Мастерство гэж одоо нөгөө чадвар. Ийм мэдэр ингэж хослсон байж тэр абстракционизм хийдэг байхгүй юу? Одоо ингээд бодог цацч тийм байх амархан гэж ойлгодог үгүй. Энд чинь бол асар өндөр босрлоор хийн, соёлоор хийж байгаа байхгүй. Тэрнээс биш. Чи өөрөө оюун ухаан чинь тийм өндөр соёлтой байхгүй. Энийг ойлгож чадахгүй, зурчих чадахгүй асуудал. Чи эндээс юу мэдрв? Яг гэвэл энэ төл тодорхой дүрслэл байхгүй. Нөгөө эдиумсгүй урлаг гэж байгаа шүү дээ энэ чинь тий. Зөвхөн одоо өнгөөр, зураасаар, хэлбэрээр тоглодог учраас үзэгч өөрөө ойлгох ёстой. Өөрөө мэдрэх ёстой. Дармаахын бүтээл бол яг зураа суухт бол хурдан гардаг. Гэхдээ тэр бүтээлээ бол доотлол нь 2 жил, 1 жил, зарим нь 20 жил бодсон байдаг. Ер нь бол залуугийн уран бүтээлээ тойрохтой наан ингээл бодоол ингээ бодлогошроол тамхи татаал ингээ бодоод идэг. Тэр өнгөний бүх контрастыг бол өөрөө оюунд ингээл байршуулаад ирэх юм л. Ингээл тэгж байгаа яг зургт бол 3 өдөрт юм уу 2 өдөрт сурдаг. Гэхдээ наан нь тэр бодох оюун ухаанда тэрийг байршуулах ажил нь олон жил болдог. Дармаа өгч юм бол ингээл яриа л байдаг байхгүй. Тэгээ байж байгаад нэг өдөр ороод хичнээн олон зураг хийцэн. Бараангийн зохиомжийн тоглолтыг эхлээ хийж идэг хүн байхгүй юу. Дараад нь тэр дотор өнгөний хуваарлт болон тийм ээ одоо бэкграунд тэгээд наатлын палан 2 дахь 3 дахь палан бүгдийг хийж өгөө. Тэгээд дараад нь тэр хооронд ингээл хойлоол гэдэг. Тэгээд тэр дундаас тэр ингээд нэг тийм сүүмилгээл жоохон тийм уянгалал ингээл юмнууд гаргаж ирдэг. Ийм онцлогтой. Тэр хоорондоо уусч байгаа юм бол ер нь хоошоос авсан баг. Хоош тул ер нь нэг тийм манарсан юмнууд бол хийдэг. Ер нь Европын өөрийнх нь байгаль нь тийм шүү дээ тийм. Тэгээд бүрхэг борготооч байдаг юм уу. Тэгээд тэр юу нь бас нэг надад нөлөөсөн баг. Та ер нь Монгол. Том өргөн багс ярьж байгаа л ингээл одоо ажиллаа л. Одоо ингээл ийшин ч нэг ажиллаа, ийшин ч нэг ажиллаа. Тэгэл өөр өнгөтэй нийлүүлэл яваал ингээл хийгээд л. Гэтэл нөгөө өнгө ингээл сүүлдээ ингээл хэртжижсэн сүүлдээ нөгөөдөл нь гоё өнгийн тоглолтууд болж хувирж байгаа байхгүй. Хэртэн өнгөнүүдийн тоглолт болж хувирж байгаа.
тэрүүгээр бол би онцлог гэж харсан. Даранбазарын хувьд би одоо энэ хар өнгөний учрыг бол маш сайн олчихсон гэж харагддаг тий. Энэ айхтар хар өнгүүд тийм ээ их байрлалаа олчихсон. Нэг хэсэг бол маш хүчтэй тийм ритмтэй их ноцолцсон. Хар болон нэлээд ширүүн ритм яваад за ритм дундаа өнгөний тоглолтуудыг шигтгэж өгөөд дараад нь ерөнхийдөө хүчтэй. Ер нь зургууд нь тэр абстракт зургууд нь бол их хүчтэй шүү дээ. Тэр нэг бүр одоо яаж тэр нэг биерийн ингэсэн байхад би яагаад энэ хоолстоо цаалж явах юм ямар амар юм гэдэг яагаад байгаа юм баялдаад байгаа юм яагаад байгаа юм те шийдэн би ингээл 50 тэгэл жоохон холж яснаа тамхиа нэг татчаал гол газараа хэд шударчаал өнгөө ихгүй найруулнаа гэж байна. Тэгээд нэлээд томоор тавьж ирсэн. Зургийнхаа ерөнхийлийг айгуу олоод авдаг байхгүй. Маш зөөлхөн өнгөн дотор ерөөсөө ингээл хөөхөн гээл тоглолтууд хийдэг. Тэр нэг контраст нь багассан байхгүй. Даранбазарын одоо зохиомжуудыг харахад бол их том хэмжээтэй тийм ээ нэлээд одоо тийм далайцтай бүтээлүүд харагддаг. Нэлээд одоо тийм өргөн хүрээтэй бодолтой сэтгэлийн маш их одоо хөдөлгөөнтэй ийм одоо үедээ зурсан байж болцсохгүй гэж үзэж болно. Абстракт зурагч, байгалийн зурагч их ялгаатай бус зурагч нараас. Ер нь өнгө хэртэй өнгөлдөө зурганаас нь харахгүй. Яаж гэж гоё өнгөний мэдрэмтийн нарийн одоо нюанс ялгаа гэж ярьдаг олон тоонууд. Өнгөөр өөрийнхөө сэтгэлээ дамжиж байгаа тэр юмыг илэрхийлэх мундаг чадвартай байсан. Манай бол ер нь чоны үйлэнээр бол том жижигээр бол олон суурилууд бас хийсэн. Ерөнхий анхныхаа санаан дээр 20 сардгийн шүнийн зурглал байхгүй юу? Тин ч юм шогуултай шүү дээ. Тэгээ яг тэгээ хараа шүнийн нэг юунд харж чониулж байгаа юм шиг харагдсан. Тэгээ чонын үлээгээ нэртэй. Тэгээд эхнийхээ хэд хэдэн сувралыг хийжсэн санагддаг. Зураг зурхтаа их жаргал зурдаг байхгүй. Нэг гансаа зуучхан. Нэг зургийг ингээд зураад эхэлсэн байж хаад тэр нь өөрийнхөө санаанд таарахаар нэг кап аваад шүү дээ. Тэгээ нэг кофег өтгөн кофе. Тэрийг аваачихна. Босч яваад л дахиж ирж хараал те. Тэгэл хүнээс яриад энэ яаж ирмаа. Тэгэл өөрт нь кап болох. Тэгээ жоохон байжгаар хараал. Тэр чинь нэг тийм таашаал аваад шүү дээ. Тэр бүтээлээс ингээд өөрийгөө ингээд сайн ингээд амрааж их гоё. Зурдаг байхгүй юу? Би Даранбазар төдөө явж байгаад надад нэг шиддэг майхан өгсөн байсан. Би Даранбазар өгсөн байсан. Даранбазар би ингээд зургуулж урландаа майхнаа бариад унтвал их зүгээр юм байна гэж. Тэгэхээр чинь тодорхой хэмжээгээр нэг өөрийн гисэн тухтай орчныг зураач нар ирээд байгаа тэрнээс харагдаж байгаа. Ошол тэгэл тамхи татаал тойрж яваал алхаал хараал. Тэр нь яаж ирэх таалагддаг. Таалагдахгүй буруу авлаа хийчих шүү дээ. Энэ болохгүй юм. Цааш нь эргүүлчих юм. Гэдэг ч юм. Тэгээ тэр нэг гоо шудрах шийдэж байгаа. Тэнгуудаа 2-3 хоногийн дараа нөгөөтгөө эргүүлээ харуулчихсан. Нөгөөгөө буруу харуулчихсан. Өөр талаас нь харцоо хийж байгаа байхгүй. Яасан нөгөөтг чи юу болсон гэсэн чи. Хань ингээ харч чам зүгүрч биш гэсэн сууж байгаа байхгүй. Хийцэн. Сайн зурагч байна л да. Одоо миний шамнарч байна. Одоо шавь магтаад ахс бас болох л доо тий. Батмөхгөө намарны гэж ярьдаг. Их тайван гэдэг одоо чилөөд юугаараас дажиг ажилчдаг залууч бай. Дармаа хөшнийг үүж чи зураад байна. Зургийг ч зурдгүй маа л гэж хэлсэн. Сайн бүтээлүүд хийх хажуугаар бол олон ус залуу бүтээлч нард бол тэр мэрэгжлийнхэн тэр онцлог юмнуудыг бол сургаж чадсан. Дармаа чи бас их гоё хэр баргийн хүнийг ангид авахгүй шүү дээ. Зурна гэдэг чинь бол яг юмыг хараад зургийг яг яс хуулж зурхыг хэлээд байгаа юм. Тэгэхгүй оюун санаа чинь орно, чадвар чинь орно, урлаг нь орно, соёл нь орно, боловсрол нь орох хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэрийг бүтээх хэрэгтэй байсан байна. Тэгэхээр тэр хүнд өгөх сургалтанд өгж байгаа юу нь өөр байгаа байхгүй юу? Хүн рүү чиглээд байгаа байхгүй юу? Та нар зурхтаа л гараад байна. Гой зурхгаал хичээгээд байна. Үгүй. Одоо тэр багшлаа явж байхдаа тэр оюутнуудад тэр сургаж байгаа арга техник бол одоо өндөр төвшөнд бас тэдний төгссөн шүү дээ. Одоо 2 анги төгссөн шиг санаж байна. Расул Гамзатовын нэг ном өгөөч нэг уншиг гэл. Тэгээ бид нэг уншиж лээс. Тэр чинь ингээд ном уншуулчаад номноос чинь хүн чинь
багцлаа тоймлон шүү дээ. За нэг ийм үйл явдал болж байгаа. Тэгэхээр үйл явдал нь хамаагүй. Тэндээс чи дүрсгүрлийн хэлээр юу хараад байгаа юм бэ гэдэг. Тэр нь чухал болсон. Залуу үед өөрийнхөө эрдэнэ номыг хайргүй өгдөг хүмүүс. Энэгээр бол би үлдчихэж байгаа болов гэж бодож байгаа. Тэгвэл олон залуу зураач нарт бол манай хүн бол ерөөсө зөвлөгөөч өгөн зарим юмд нь шууд хэлнэ. Энийг ингэж зур ингэж яа. Чи их хитрхи хайрцагт орсон байна. Энэ баригдмал байна гэд. Тийм учраас манай залуу зураач нар дармах амар хайртайсан байхгүй. Удаан жил уулзсангүй. Нэг сан хараатай ёо мөн байна. Та намайг бүр ийм жоохон бахад мэдэх бах тий. Тэгтээ ийм их байхад. Тийм хамгийн сүүл ер нь бол тий 10 жил Одоо бол танихгүй юм байна. Ухаан орсон цагаас нэг сургуульд орох үед бол дандаа аавтайгаа байсан дурсамжил байдгийг. Би аавын биер будаг эднэрийг яалгаж цэвэрдэг байсан л та багасаа. Тэгэл хажууд нь очиод хараал Өдөр шөнөгүй шахууд тэндээ байдаг байсан. Залууч байдаг. Уран бүтээлийн гоё үлгий байлаа л да. Шатар их сайн тоглодог. Тэгээ манай дүү нэг ярьж исэн. Манай дүүстэй бүр нөгөө аавыг хочих гэж шатар сурсан. Тэгээд би бүр аавыг яагаад ч хождггүй байсан. Хамгийн сүүлд нэг одоо тэр одоо албаар хожигдсан нөө хөөх юм намайг өрөвдөг ганц л одоо хожигдсан. Хаста нэрээ хаста бардггүй. Үнэхээр шатар тоглох маш дуртай юм байсан. Ер нь бол цаанаас бурхнаас бол авиас өгчдөг хүн юм шиг байна шүү дээ. Жишээл би авиасгоос зураач болохгүй хас. Би нэг тийм хөдөлгөөрч хүн биш. Тэгэхээр би бодоод байдгийг намайг бол уусууд ярьж байгаа бол ер нь их талаарлаа гэж ярьдаг. Тэгэхээр би тэр авиасыг бол бурхнаас өгдөг юм байна. Тэрийг жоохон хүн өөрөө ингэж цэцгэлүүлж гэдэг юм дээр гэж гаргаж ирдэг болохоос хөдөлмөр өөрөө тийм авиас хүнд байдаг юм байна. Өгрөөд бодож яхад бол Таранбазар гэдэг хүн бол урлаг цаягдсан тийм л хүн байж тээ гэж. Тэгээ ямар ч байсан манай Монгол улс төрөлхөөлөг дотор зураасан зургийн төрөл одоо их гол төлөөлөгч хүн найлагч байлаа дээ. Дотор бодсон оюун санаанд байгаа гаргаж сайн зурсан Монголын төрөлхөөрлийн түүхэнд бол графикийн шин жанр оруулж ирсэн гэх юм уу. Урлаг бол эцсийн бүлэгт маш олон арга зам гарна, маш их юм гарна. Гэхдээ эцсийн бүлэгт тэр хий дэмий хоосоо орон зайд үйлчлэх зүйл биш байхгүй. Эцсийн бүлэгт амьд организмд үйлчлж байгаа л асуудал болно. Мөн чанарын хувьд бол хүн байгаа цагт урлаг байна л гэж цаад мөн чанарын тухай тэгж л ярьдаг гэсэн. Олон сайн уран бүтээлчнэр тэдний дотроос одоо Таранбазарын бүтээгдэхүүн ер нь хүн болгон тань одоо дэлхийч таних байх тийм. Дармах бол өөрөө Таранбазар бол нэг том өөрөө том өнгө байсан. Том зураас байсан. Одоо зураас өөрийн гэсэн том хорон зайгаа бол эзэлсэн байсан. Өөрөө хүнд гайх болдгоо хүн. Тэгээд ер нь л уран бүтээлээ хийгээд явдаг хүн. Түүнээс биш Монголд бас дээгүүрээр л орох зураачдыг нэгэндээ гэж боддог. Дармах бол яг зүгээр зураачлаг байсан. Би яг зураачаараа үлдсэн. Тэгээд зураачаараа мөнгөрцөн байхгүй. Цаг үеийнхаа нийгмийн цолгон шин хэрэгм тэр бол тухайн нийгмийнхаа цаг үетэйгээ байгаад өнгөрчдөг. А яг зураачны бүтээл зургаар. Ер нь 60 наснаас 72 нас ялангуяа сая сүүлийн 2 жилдээ бол өнгө наст гайхалтай болсон шүү дээ. Дэсрэлгээд бүр цуврал зургууд. Тэр бол дахин давтагдахгүй. Зур урлаг бүтээж жинхэнэ зураач. Ийм хүн ховорхон байдیں۔ Ганцхан энэ өөрийгөө ойлгох гэж явсангүй зүгээр өөрийгөө харуулах гэж хүмүүс явсангүй өөрийнхөө юм хийгээд бүтээх юм хийгээд илэрхийлгээ хийцэн жинхэнэ урлаг бүтээгч зураач байсан юм аа л гэдэг хэлээ. Өөр юугаа хэлэх. Тэр бүтээлүүдэрээ илүү их юмыг хэлэх гэж оролцсон. Тэрийг одоо дааж нэлээ хожуул харж ийн л да. Нэг үг хэлсэн. Намайг одоо хорвоогоос явсан хойно миний уран бүтээлүүнд орно гэж хэлдэг. Цонхон цаана өнгөрсөн өдрүүдийн гэрэл өсчин зотон дээр толб мэт нисээд одсон шуван сүүдэр шаргалтан багхан уужрал багхан гомдол холилдсон шар бодог би орой бүрийн өрөөнөөс аавынхаа үнрийг хайна би шарыг хамгийн хоёрдмол гүн утгатай өнгө хэмээн бодно
Гэрэл гэгээн дундаа хар цагаан багсны мөртөө. Гимшил ухаарлын цаанаа амьдрал асаж гандаж буй өнгөтэй. Өчигдөрхөн ниссэн шуу юмсан гэтэл хаа нэг зургийн давцан дээр дивж өнгө үл ялгах нүдэнд минь гэртээ аав буцаад ирсэн шиг санагдана. Цаг зогссон тул будг нь хатдаггүй өрөөтэй. Цас унсан ч гэгээн урсдаггүй энэ өрөөнд хаалга нэмэгц адраар нэг өнгө шагалцах нь хатаж амжаагүй будгаар та өхөлтэй шатар нөөж байх шиг. Биерийн тань үзүүрт одоо бурхтын сүдэр өлгөөтэй. Би нэг ч үггүй хэл ярианаас тань утга олох гэж цөхөн. Аав, зураг, амьдрал, өхөл аль аль нь надад өнгө болон сүлж үзэгдэн. Зурагдах зураа арилан замхарч буй бүтээлээс би зураас төдийг цэг төдийг ухсан минь хайруулж амьлна. Одоо чи зургийнх нь нэр нь бол юу л да? Би явлаа гэсэн үг. Би явж байна. Аль ч утгаар ойлгож болно. Би ертөнцөөсөө буцаж ялж байдаг юм уу те? Янз бүрээр ойлгож байна. Уг нь би өөрөө бүр нүцгэн явж байгаа шүү дээ. Их дэлхийд нэг нүцгэн ирсэн бол одоо нүцгэн боцноо л гэсэн санаа яваад байгаа тий. Аль ч утгаар ойлгож болно. Тэгээд нэг авсар одоо юу гэдэг чөлөөт юм дундал. Цэцэгч байгаа юм уу? Юу ч яваад байгаа юм бол би ялгаад байгаа юм шүү дээ цаашаа. Бид нар матер хизээч устдаггүй нэг төрлөөс нөгөөрөө шилждэг гэж ярьдаг. Тэгэхээр даран базаргын бүтээлүүдэд яг энэ шилжилт хөтөлбөрийг буюу ертөнц хизээч мөхдөггүй их тесрэлтийн онлоосоо ахуулаад би явлаа хүртлээ зурхтаа тэр хүн өөрөө нэг цэгээс нөгөөрөө очиод дахиад эргэлтийг хийж байгаа шүү буюу энэ ертөнцид Монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн хувь нэмэр нөлөөгөө өөрийнхөө уран бүтээлээрээ үлдээгээд мөнхөд амьдарч байгаа гэдгийг тунхагласан болов уу гэж бодож байна.